аялагчид маш хайнда. Хамтдаа манай гэр бүлтэй Европын ямар нэгэн хэсгүүдтэй танилццгаая. Үгүй аялцгаа. За сайн өртөө хэллээ тийм. Тэгэхээр бидний ихний зохицол бол Герман улсын нэг тийм цамхаг байгаа. За гэрээс маань 650 орчим километрийн хол зайтай газар байсан. За тэгээд явж ирээд гэрээс авчирсан хоолнууд эдэд амарчход цамхаг руу алхсан байдгийм аа. Ихэнх хүмүүс бол морин тэргээр явж байна лээ. Гэхдээ яа. Баасны үнээр нь бол мансуур мар юм байдаг шүү. Харж байгаад баас. За тэр яг хөө тэгээд алхаад лсэн. Тэгээ нэг жижигхэн хүрхрээтэй таарсан. Тэгээд алхасаар ашгүй гэж цамхаг дээрээ ирээд тэгээд бид дөрв чинь яах вэ? Селфиний гартай болсон гэсэн шиг сайхан селфи дэж өгч байгаа юм чинь. Тэгээд тэр хаваар тэнүүчилж байгаад л эргээд доошо машин руу явах замда ээж маань халуун вино буйсвараа авч ууна гээд за тэгээд авч уучхаад эргээл нөгөө баасныхаа хажуугаар өнгөрсөн юм да. За баасны хажуугаар өнгөрсөн шигээ хамар амаад арчсан явж байгааг нь хараад байгаа. За тэгээд өнгөө нойл гэж сайхан юм байхаар сайхан бийцэж аваад гарч иртэл робот зогсож байна. Тэгэхээр ингээд сургийн дээр авчгаад дараагийн зогсол руугаа мордсон юм. Бид дөрөвний 7 цаг яваад цамхаг руугаа нийт 2 цаг гарчгаад ирсэн байлээ. За тэгээ ямар ч тач бид дөрөвний дараагийн зогсол хаана гэж бодож байна. Комент хэсэгтээ тэгээд биччихээрэй заяа. Тэгээд part 2-ороо уулзъя. Баярлалаа.